За тэгэхээр танай компани бол үнэлгээний хувьд нэлээд өндөр үнэлгээтэй, хөрөнгөтэй ийм компани болсон гэж ойлгож болох уу? Яг хуу одоо эн чин нийт 20 компаниудын одоо нийт хөрөнгийг л нийлүүлсэн л нийт хөрөнгө шүү дээ. Тэгээд одоо 40 гаруй тэрбум төгрөгийн одоо хөрөнгөтэй гэдэг ийм байдлаар санхүү бүртгэлээр бол бүртгэгдээд явж байна. Одоо өөрийнх нь үндсэн хөрөнгөөр нийлүүлээл яасан. Тэгээд одоо нийт одоо тухайн компани өөрийнх нь хөрөнгө гэж байна шүү дээ. Тэгээд бүх хөрөнгүүдийн одоо үнэлээд тэгэхээр санхүү тайлан балансан дээр бол 40 гаруй тэрбумын үнэлгээтэй. Тэгэхээр үндсэн байсан хөрөнгөөл нийлүүлсэн болохоос шүү дээ. Бас шинээр нэгтгэл болохдоо хөрөнгө оруулалт одоо юу гэдэг ямар нэгэн их хөрсөөрөөс оруулсан ийм хөрөнгө оруулалт гэж байгаа юу. Нээлттэй хувьцаат компани боллоо. За магадгүй би хувьцаа авахд надад ашигтай байж чадах уу? Олон нийтэд бас буруу ойлгоод байдаг. Юу гэхээр би ч өөрөө азцаад ажиллаж илаа. За зам тээврийн хөгжлийн төвд хүртэл ажиллаж илаа. Тэгэхээр аймгийн төвүүдэд ингээд 20 байршилт байгаад байгаа шүү дээ. За яг зарим нь суман дээр ч байдаг те. Эрдэнэ санд, Баян чандман, за завханых ч юу лээ тосон цэнгэлж гэдэг юм уу хар хорин ингээд явдаг. За тэгтэл ард иргэд болохоор энэ аймгийн төвийнхаа замыг анцлаач. Танай ад цагийг хийх ёстой гэж бодоод